За сайн байцгаана уу? Өглөөний мэнд. За би богинохон видео хийгээд үйлчлүүлийнхаа мэдээг хуваалцъя гэж бодоод тэгээд ямарсан залбирлын хүсэлд бас хуваалцъя гэж бодоод видео хийж байна. Тэгээд за ямар ч гэсэн чуулганыхаа үйлчлэлийг бол давхар хийж гээ. Тэгээд чуулганыхаа үйлчлэлийн хажуугаар одоо миний хамгийн том үйлчлэлийн нэг бол өсвөр үйлчлэл байгаа. Тэгээд энэ жил өсвөрийн тэтэс маань нэлээд олон газар зэрэг хийхдэхээр төлөвлөгдөөд хийж гин. Тэгээд Улаанбаатар хотод хийж гин, Дорнод аймагт хийж гин. За Эрдэнэт Бэйсийнхэн маань болохоор Хөвсгөл аймагт хийхээр бэлдээд баг эхлэх гэж байна. За тэгээд дархныхан маань болохоор яг наадмаар Дархан хоттой өсвөрийн тэтэс хийх гэж байна. За бас яг зэрэгцээд Баян-Онгор аймагт бас Баян-Онгорын бэйс дээр өсвөрийн тэтэс хийгдэх гэж бэлдэж байна. Нийтдээ 5 локейшнд энэ жил өсвөрийн тэтэс хийгдэх нэ. За тэгээд яг би болохоор Улаанбаатар хотын тэтэс, тэгээд Дорнод болж байгаа тэтэсийг илүү их жоохон кэрлээд, халамжлаад, тэгээд санхүү босголтон дээр нь туслаад ингээд ямар ч үйлчилж байна. За дархныхан маань, Эрдэнтийнхэн маань бол яг өөрсдөө бие даагаад одоо өсвөр үйлчлээ өөрсдийн болгоод маш сайн хийж байгаа. Ямар нэгэн миний оролцоо байхгүйгээр, тусламж байхгүйгээр ямар ч асуудалгүй явж байна. Тэгээд Улаанбаатар хотын тэтэс маань болохоор 6 сарын 30-наас 7 сарын 9-ний хооронд болно. За тэнд бас санхүүгийн хувьд нэлээд бурхны хангамж гайхамшигтай зүйлүүд болж байна. За Дорндынхан маань болохоор өнөөдөр 6 сарын 26-нд өнөөдөр тэтэс нь эхлэх гэж байна. За одоогоор бол нийтдээ 50 хүүхэд сурахаар бүртгүүлсэн байна. За тэгээд 16 стаф үйлчилж байна. За хотод болохоор 40 гаруй стаф үйлчилж байна. За бид нар нийтдээ нэг 100 хүүхдүүдийн төлөө ямарчсан залбирж байгаа. Тэгээд бүртгэл бол үргэлжлэн явагдсаар байна. За тэгээд тэтэсүүдийн маань санхүүгийн хувьд ямар ч байсан нэлээд боломжтойгоор ингээд хүмүүс ялангуяа хүүхдүүдийн төлөө сурж байгаа хүүхдүүдийн төлөө хүмүүс санхүүдээр дэмжлэг болж байгаа, тусалж байгаа. Тэгээд нэлээд боломжтой сайн болсон байна. За харин одоо болохоор миний хуваалцмаар байгаа зүйлүүд нь юу вэ гэхээр стафуудын төлөө илүү их залбирах, стафуудын төлөө бас жоохон санхүү босох хэрэгтэй байгаад байгаа. Тэгээ ялангуяа Дорнод руу Улаанбаатар хотоос би 10 стаф явуулсан. Тэгээд 10 стаф маань бүгд өөрсдийнхөө унааны зардлыг гаргаад тэгээд замдаа одоо идэж уух хоол хүнсээ даагаад очоод хэрэглэх өөрсдийнхөө бүх мөнгө төгрөгийг даагаад явж байгаа. Тэгээд бараг нэг хүүхдээс 350-аас 400 мянган төгрөгийн төлбөрийг тэд өөрсдөөсөө гаргаад явж байгаа. Тэгсэн ч гэсэн энэ бас хангалтгүй байгаа. Яг л очоод тэтэс маань өөрөө бараг 420-оос 500 мянган төгрөгийн зардалтай тэтэс болж байгаа байхгүй. Тэгээ нэг хоног нэг хүүхд байрлахын тулд өдрийн 60 мянган төгрөгийн төрөөс одоо хоол байрны төлбөр ингэ төлдөг. Тэгээ стафууд маань яг энэ дээр бас ахаад нэмэлтээр төлбөр төлөх хэрэгтэй байгаа даа. Тэгээд бараг нэг хүүхдээ нэг стафтаа зориулаад би ахаад нэг хүүхд болгонд 150 мянган төгрөг буюу 10 стафын төлөө сая 500 мянган төгрөг дор хаяж босгох хэрэгтэй болж байгаа. Тэгээд ямарсан залбирж гин хүмүүстэй хуваалцж гин. Тэгээд та бас залбирч өгөөрэй гэж хүсэж байна. Тэгээ Дорнод аймагт болж байгаа тэтэс 50 хүүхэдтэй. Тэгээ би өнөөдөр өглөө энэ мэдээг сонсоод 50 хүүхэд 16 стаф үйлчлэнэ. Уг нь бол яг бид нар төлөвлөлтөд 100 хүүхэд гэж төлөвлөсөн л да. Тэгээд стафууд нь 40-оос 50 стаф ингээ бэлдъя гэсэн боловч ингээд хасагцаар байгаад стафууд нь одоо 16 стаф болсон байгаа. Тэгээд 16 стаф 50 хүүхэд би энийг сонсоод өглөө ягаад ч айгүй их тийм сэтгэл хөдлөсөн. Тэгээ ялангуяа бурхан надад юу гэж харуулсан бэ гэхээр миний зүрх сэтгэл яагаад ингэж хөдөлсөн бэ гэхээр нэг хүүхэд тэгээ нэг хүн одоо Есүсийн тухай сонсоод аврагдахад Тэнгэрийн улсад асар их найр болдгоо гэж Библиэлд бичигдсэн байна тий. Тэгсэн чинь 50 хүүхэдтэй Есүсийг таньж мэдэх гээд магадгүй тэр дунд Есүсийг аврагчаа болгож хүлээж аваагүй хүүхдүүд ч гэсэн байна. Тэгээ тэр 50 хүүхэд ингээд сурахаар ирнэ гэдэг бол тэгээ би өнөөдөр яг энийг сонсоод үнэхээр маш их бурхан талархчихлаа. Тэгээ бурхан танд баярлалаа тий. Ийм гайхалтай зүйлийг та энэ өсвөр залуучуудаар дамжуулаад хийж байгаад баярлалаа гэж тэгээ маш их талархлаа. Тэгээд стафуудын төлөө бас маш их залбирмаар санагдлаа. Тэгээд ялангуяа 16 стаф. Тэгээ би өсвөрийн стафуудын ер нь илгээхтэй юугүй сайн муугаар нь ер нь огт ялгадгүй л дээ. Тэгээд ялангуяа залуу насн дээр нь одоо юугүй одоо яг стафуудын харах юм бол насыг нь харах юм бол зарим нь 17-тай, 16-тай, 18-тай, 20-тай, 21-тай. За бараг хамгийн өгшнөл нэг 25-тай хөгшнө гэдэг хүүхдүүд үйлчилж гинөө. Тэгээд
Есүс бүгдэнд нь итгэж байгаа гэж би найдаж байгаа. Тэгээд Бурхан сул дорой хүмүүсийг ашигладаг гэж би итгэдэг. Юугүй сул дорой байна гэдэг нь мэдээж ингээд л одоо юугүй би л муу гэд ярих гэдэг биш. Харин би Бурханы үгэн дээр ч хэлсэн те би мөхөс нэг сонгоод мэрэгдийн өмнө тавина. Тэгээ би сул дорой хүмүүсээр дамжуулаад өөрийгөө харуулна гэж хэлж байгаа. Тэгээ би бол энэ үгэнд үнэхээр итгэдэг. Тэгээ өсрийнхэн болвол юугүй хүмүүсийн нүдэнд магадгүй өөртөө ч гэсэн ингээд дотроо маш чаленжтай байх. Би чадах болов гэдэг. Тэгсэн ч гэсэн тэд нар залбираад хийх үед Бурхан тэдний өмнөөс ажиллаж байгааг ингээд хардаг. Тэгээ тийм болохоор ямар ч байсан 50-16 гэдэг бол тооны хувьд нэлээд тийм харьцангуй тоо шүү дээ. Гэхдээ өнөө өглөөд энийг сонсоод Бурхан ахаад гайхамшигтай ажиллаа хийх нь гэж би бол итгэсэн. Тэгээд Бурхан ахаад тэр хүүхдүүдийг өөрлөгөө дуулах нь тэр үйлчилж байгаа стапуудад өөрийгөө хэн бэ гэдгийг харуулах нь гэж ийм зүрх сэтгэл мэдэрсэн. Тэгээ миний хувьд одоо хотод байна. Тэгээд дорнд руу яваад ялангуяа стапуудынхаа төлөө стапуудтай ингээд гоё очиод зүгээр хамт байгаад нөхөрлөөд чадвал нэг гоё амттай юм авч өгөөд тэгээд залбираад ирэхийг маш их хүсэж байгаа. Гэхдээ санхүүгийн хувьд бас тийм боломж байхгүй байна. Тэгээд өнгөрсөн удаад оронд руу явхад нэлээд зардал гараад бас машин маань эвдрээд ирсэн. Гэхдээ залбирч байна. Дахиад явмаар тийм сэтгэл байгаад байна. Тэгээд Бурхан хангаж өгөх юм бол очиод те хүүхдүүдийн төлөө залбираад, стапуудын төлөө залбираад чадвал урамшуулж өгөөд нэг удаа нэг амттай юм авч өгөөд ингээд ирмээр сэтгэл маш их байна. Тэгээд зардал бол нэг талдаа бензиний зардал ингээд бодоход нэг талдаа 200 мянга ирж очиход нэг 400 мянга болдог. Тэгээд хүүхдүүдэд стапуудаа амттай юм авч өгөөд тэгээд үнэхээр хүмүүс хангах юм бол стапуудын төлөө ядч тэр стапыг төлөх мөнгийг бас аваад очимоор байгаа. За ямар ч байсан иймэрхүү зүйлүүд болж байна. Тэгээд хотын тэтэс маань бас бэлтгэл ажилд орцсон. Тэгээд би бас удахгүй хотын тэтэс эхлэх үеэр юу болж байгаа тухай богинохон видео хийгээд бас хуваалцсанаа. Тэгээд манай гэр бүлийн төлөө залбирж байгаа, миний үйлчлэгийг ойлгодог, дэмждэг, хамт зогсдог. Танд маш их баярлалаа. Тэгээд залбирч өгөөрэй. За тийм байна. Тэгээд ямар ч гэсэн үнэхээр маш талархалтай өглөө байна. Тэгээд Бурхны ажил хийгцээр байгаад үнэхээр чин сэтгэлээс талархаж байна. Маань залбирч байгаарай.